Монгол орны хөгжиж болох дөрвөн босоо тэмдэг түүний дид дөрвөн тэмдэг гэхдээ хоёр үндсэн тэмдэг дид нэг тэмдгийг тодорхойлж өгсөн байгаа. Монгол улсын төмөр замын төлөвлөлтийг аваад улсын бодлогын хүрээнд авч үзэж байгаа төлөвлөлтүүдийг аваад үзэхээр ерөнхийдөө нэг 3 бодлогын хүрээнд дараагийн төлөвлөлтүүдийг хийж өгсөн байгаа. Тээврийн сүлжээг төлөвлөх маш олон төлөвлөлтийн ийм онлын хандлагууд байдаг. Энэ дотроос ерөнхийдөө хамгийн хөгжиж буй манай Монгол орны хувьд болохоор хамгийн үр ашигтай нэг юм бол ерөнхийдөө энэ тэглэг тулгуурсан хандлага бол хамгийн үр ашигтай байдаг. Тэгэхээр ерөнхийдөө энэ хандлагыг бол хоригд авч үзсэн. Яг нь судалгаа явуулах бодлого үндэслэл талаас аваад үзэх юм бол ерөнхийдөө нэгдүгээр Монгол орны үндэсний аюул байдлын эрх ашиг бие даан хөгжих байдлаа хангах. Нөгөө талаас энэ гадаад бодлогын хөтөлбөр мөн алсын хороо 2050 засгийн газрын хөтөлбөрүүд болохоор ерөнхийдөө энэ дэд үтцийн хөндлөн болон босоо тэмдэглэлүүдийг тодорхойлох энэ асуудлуудыг нэлийн хурцаар тавьж байгаа бөгөөд энийг шийдвэрлэхэд бол нэг ач холбогдолтой юм аа гэж хэлмээр байна. За тэгэхээр ерөнхийдөө тэмдэглэг гэж юу гэдэг авч үзээд байгаа юм бэ гэхээр бас ерөнхийдөө гадаад дотоодын эрдэмтэд бол нэлээдгүй тодорхойлж өгсөн байдаг. Тэгэхээр ерөнхийдөө тэмдэглэг гэдэг маань болохоор эдгээрийг базаад үзэх юм бол тэмдэглэг гэдэг маань болохоор нийгмийн эдийн засгийн гол хөгжлийн төв, тулгуур төв бүс, улсны болон аймгийн зэрэгтэй хотууд тэдгээрийг холбох замаар хөрш болон бүс нутгийн хэмжээний тээврийн тэмдэглэгүүдтэй холбож бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн процессуудыг явуулж байдаг. Нийгмийн эдийн засгийн ийм шугам бүсийг болохоор тэмдэглэг гэж үүдэд үзэж байгаа. Ерөнхийдөө эдгээр бүх энэ өмнө судлагдсан энэ юмнуудыг харгалзан үзсэн үндсэн дээр ер нь манай Монголын хэмжээнд авч үзэх боломжтой ерөнхийдөө босоо 11 тэгтээ 6 ийм коридор байна гэж үзсэн. Тэгээ энэ 6 коридор дээрээ болохоор ерөнхийдөө энэ та бүхэнд харагдаж байна энэ хүн ам, хот, суурин, аж үйлдвэр, боомт, интеграц, олон улсын сүлжээ, ачаал эргэлт, зорчигч тээвэр, хөдөлгөөний эрчим, байгалийн саад гэсэн үзүүлэлтүүдээр ерөнхийдөө үнэлгээ хийж өгсөн байгаа. За үнэлгээ хийхдээ болохоор энэ олон шалгуур шийдвэр гаргалтын арга гол төлөв тулгуурлаж энэ үнэлгээгээ хийж өгсөн байгаа. Монгол орны хөгжиж болох дөрвөн босоо тэмдэг түүний дид дөрвөн тэмдэг гэхдээ хоёр үндсэн тэмдэг дид нэг тэмдгийг тодорхойлж өгсөн байгаа. Тэгэхээр эдгээр тэмдэглэгүүд маань яг энэ бүс нутагтаа яаж холболт хийж байна вэ гэдгийг болохоор энэ дараагийн төвшин болохоор судалгааг харуулж байгаа. Тэгэхээр энэ юу вэ гэхээр нэгдүгээр болохоор энэ баруун талын маань тэмдэглэгийн одоо энэ цагаан нуур булган чиглэлийн тэмдэглэг маань жишээ нь Орос улбооны улсын баруун сибирийн бүс энэ Арцуур шивээ өрн гэсэн тэмдэглэгийн хувьд болохоор энэ Оросын улбооны улсын зүүн сибирийн бүс. За манай үндсэн гол төв тэмдэглэг нь бол мөн зүүн сибирийн бүстэй. За энэ зүүн талын тэмдэглэгийн хувьд болохоор энэ Оросын улбооны Астормтын бүстэй ингээ холбогдох юм боломж харагдаж байгаа. За тэгээд энэ урагшаага аваад үзэх юм бол баруун талын маань тэмдэглэг нь болохоор бүгд хятад улсын эдийн засгийн баруун бүс. За тэгээд энэ Арцуур шивээ өрн гэсэн дэд үтцийн тэмдэглэг маань болохоор энэ хятадын дундад газар руу тэгээд энэ зүүн талын тэмдэглэг маань болохоор энэ хятадын аж үйлдвэр хөгжсөн энэ эдийн засгийн зүүн хойд бүстэй ингээ холбогдох. За тэгээд энэ хотууд эдгийнхээ хувьд аваад үзэхээр баруун талын тэмдэглэгүүд нь болохоор энэ баруун хойд Оросын улбооны улсын баруун бүсийн төв хот Новосибирск рүү очих холбогдох боломж харагдаж байгаа. Урагшаага аваад үзэхээр Шинжаан угрын төв өрөмжтэй холбогдож цаашлаад болохоор энэ Төв Азийн интеграцид холбогдох боломж харагдаж байгаа. Арцуур шивээ өрн тэмдэглэг маань болохоор хоошоогоо энэ зүүн сибирийн төв нийслэл Красноярсктэй холбогдох боломж харагдаж байгаа. Тэгээ урагшлагаа бодоход хятадын дундад газар хөгнүүрийн монголчууд үе шинэ хотууд холбогдох боломж харагдаж байна. За тэгээд зүүн талын коридорын хувьд болохоор Оросын улбооны улсын Астормтын бүс руу ингээ холбогдох боломж урагшаага болоод ирэхээр далайн боомт тэгээд мөн зүүн хойд эдийн засгийн интеграц тэгээд зүүн хойд дамжих боомтуудтай бас холбогдох боломж эндээс харагдаж байгаамаа. За ерөнхийдөө бол энэхүү судалгааныхаа үр дүнгээд хэлэх юм бол ерөнхийдөө Монгол орны хэмжээнд бол ерөнхийдөө энэ тэглэг тургуулсан төлөвлөлтийг хийх нь бол хамгийн үр ашигтай байна.
За үүнийхээ өрөөнд бол ерөнхийдөө Монгол Орсны хэмжээнд нэг дөрвөн босоо түүний дэд дөрвөн дэглэг хоёр хөвтэй тэглэгүүдийг ингэж байж болох хуулиур байна гэдгийг харуулж байгаа юм. Тэгээ ерөнхийдөө энэ тэглэгүүдийг тодорхойлж өгөх нь болохоор ерөнхийдөө энэ Монгол Улсын тээвэр логистикийн төлөвлөлтийг том агуулгаар нь харж түүний дээр толгуур тээвэр сүлжээ болгоны төлөвлөлт тээвэр логистикийн төлөвлөлт чухал ач холбогдолтой юм аа гэдгийг нэг судалгаагаараа харуулж байна.